Сайн байцгаана уу. 5 сарын 31-ний нэгдэг хүний сэтгэлийн хамгийн гүнзгэн нуугдж байдаг нэг аюултай зүйл байна. Түүнийг унал, хүсэл, ачаал гэж нэрлэдэг юм байна. Тэр бүгдээрээ нэг үндсэн утга нь бол шунал гэсэн. Тэгээд фашиста үргэлжлүүлээд хэлж байна. Рама гэж хэлдэг. Яг амьтан шиг авирлж байгаа хүмүүст ямар нэгэн мэдлэг судрыг дааж сурах боломжгүй байдаг юм аа. Учир нь тэд өөрсдийн оюун санааны хувьд бол яг л нөгөө амьтанд хөтлөгдсөн байгаа юм шиг оюун санаагаараа яг амьтанд амьтанд хөтлүүлж байгаа юм шиг байдгаа гэдэг чинь. Нэгсэндээ оюун санаа нь яг л амьтны төлөвлөлт байгаад байна л гэсэн үг юм. Тэгэхээр мэргэн хүмүүс яг үхээр тэр өөрийнхөө оюун санаагаа дийлж чадаагүй, өөрийнхөө хүслийг өөрийгөө удирдах чадаагүй, хянах чадваргүй зовоод байгаа, зүдрээд байгаа. Тэр хүмүүст бол ямар нэгэн сургаал ухааныг бол заах гэж оролддог. Нөгөө талаас мэргэн хүн оюун санаагаа харин байлдан дагуулсан бөгөөд өөрөө гэж яг хий юм бэ гэдгийг ирж хайсан. Мөн бас бэлэн болсон тийм хүмүүс ч ядгүй хэрэг. Тийм хүмүүсийн зовлонгийн арилгахыг эрмэлздэг гэж. Таны ухамсарт объектив байдал гадаад юмсыг боддоор харах гэж байгаа юм. Үүсэх үед ухамсар хязгаарлагдвал болчдөг. Ингээ хүлээс үсэт идэг. Тэр объектив байдлыг орхих үед та оюун санаагүй буюу эргчлөлттэй болдго юм. За энийг ингээд арай жоохон илүү өөрөөр хэлэх юм бол бидний өдөр тутмын амьдралд бид өөрийгөө субъект буюу би харин эргэн тойрны хүмүүсээ эд юмс үзэхнийг болохоор объект нь миний биш зүйл гэдэг ингээд тусгаарлаад үздэг гинэ. Энэхүү тусгаарлах үзлийг объектив байдал гэж нэрлэж байгаа юм байна. Тэгээ бид гадаад ертөнцийг өөрөөсөө тусдаа бодит зүйл гэж итгэх тусам тэр зүйлсээс хамааралтай болоод идэг гинэ. Тэдгээр нь тэгээд биднийг зовоож эсвэл баярлуулж хэлдэг. Объектив байдлыг орхиж өөрийгөө тэрхүү бүхнийг ажиглагч буюу цэвэр ухамсар гэдгийг мэдрэх үед та ямар ч бодол, ямар ч объектийн нөлөөд автахгүй болд юм аа. Энэхүү эргчлөлөөг чөлөөлт буюу мокша гэж нэрлэдэг юм байна. Үргэлж энэхүү гадаар л энэ төлөөлөлт гэдэг энэ үгийн яг энэ төлөвдөл ухаарлалтайгаар оршин бай, үргэлж оршин бай гэж. За ингээд туршигч буюу хоёрын дунд та бол турших үйл юм аа гэдгийгсэн байна. Үүнийг мэдээд өөрийн мэдлэгт оршоо гэдэг чинь. За энийг өөрөөр хэлэх юм бол энэ туршигч гэл энэ хоёрын дунд нь оршдог зүйл гэл тий. Энийг ингээд илүү гүнзгий тайлбарлаад харах юм бол ер нь бол бид нэр альваг хүрдэхдээ үргэлж дараах 3 хэсэгт хувааж хардаг гинэ. За нэгтгэх нь туршигч гэж. Үйлдэгч нь бол би гэд хэлээд байгаа юм байна. Би гэдэг нь туршигч юм байна шүү дээ. Хоёрт нь болохоор туршлага гэж объект. Туршиж энэ ухаанда туршиж байгаа зүйл буюу ертөнц эд юмсаа хэлээд байгаа юм байна. За нөгөө турших үйл гэдээ яваад.
ороод ирсэн турших үйл. Энэ болохоор одоо энэ таньж мэдэх үйл явцаа л хэлээд байгаа юм байна. Мэдрэхүүгээ хэлээд байгаа. Таны мэдэх үйл явц юм байна. Тэгэхээр энэ хүү сургаалыг дараах байдлаар задлж тайлбарлах юм бол хоёрдугаар байдлыг таслах нь гэж. Одоо бид бол энийг харж байна гэж боддог юм. Энэ үед би буюу туршигч болоод харагдаж байгаа зүйл нь туршлага хоёр нь тусдаа мэд санагдаад байгаа. Харин Васиста Гэгэтэ хэлэхдээ бол энэ хоёр тусдаа биш ээ. Тэр хоёрыг холбож буй тэрхүү мэдрэх үйл явц нь бол нөгөө ингээд мэдрээд байна шүү дээ. Таны мэдээд л юм тий. Энэ л бол хамгийн бодиттой зүйл гэсэн юм а гэж. Тэр турших үйл гэдэг яг юу вэ гэдгийг бүр ингээ гоё тайлбарлаж юм л дээ. Жишээ нь та цэцэг тарьжээ гэж бодъё. Тэгвэл цэцэг бол туршлага юм байна. Объект. Та бол туршигч нь буюу субъект. Тэгвэл цэцгийг таниад байгаа тэрхүү цэвэр урсгал чинь нөгөө турших үйл юм байна гэж хэлж. Тэр хэрвээ та би эсвэл цэцэг гэсэн хоёр туйлыг орхиод зөвхөн тэрхүү цэвэр мэдрэхүү гэж байгаа. Мэдрэхүү буюу цэвэр ухамсарын урсгал гэж. Тэрэн дээр л ингээд төвлөрч чадхад юм бол нөгөө айхтар эго гэдэг зүйл чинь алга болдог гэж. Би гэдэг ойлголт байхгүй болж. Ер нь би эго гэдэг хоёр чинь ингээд нэг үгэл юм байна л та ер нь бол. Би гэдэг хараа л эго асаал томрол гэдэг юм байна. Тэгээ энэ бол алга болдог гэж юм. Тэр эго буюу би гэх үзэл байхгүй болчхороо та хязгааргүй ухамсартай нэгдчихдэг юм байна. Энэ хамгийн супер. За гурамт нь болохоор өөрийн одоо жинхэнэ өөрөө гэд тэр мэдлэгтэй л орших. Тэгвэл яг тэр мэдлэгтэй орших гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр би бол туршигч гэж бодох үед эго ажиллаад эхэлт юм байна. Харин би бол энэхүү бүхнийг мэдэрч байгаа цэвэр ухамсар юм гэдгийг л харчгаар л ухаарчгаар л жинхэнэ та өөрөө мэдлэг болчтой юм. Тэр яг энэ үед тэр ухамсарын төлөв яадгүй гэхээр та өөрийгөө бие махбод гэж харахаа болчт юм бэ. Харин бүх ертөнц таны дотор мэдрэгдэж байгаа туршлага болоод хувирчдаг. Тэгэхээр товчхондоо туршигч гэдэг үг бол энэ бол өнгөрсөн үеийн дурсамж нэр ус бүхий бие юм бэ. Туршлага гэдэг ойлголт бол энэ бол ирээдүйд алга болох төр зүрийн эд юмс юм байна. Турших үйл гэдэг нь болохоор энэ бол яг одоо цагт оршиж буй мөнхийн цэвэр ухамсар. Тэгээ Васистагийн зөвлөж байгаа арга бол ерөөсөө өөрийгөө тусдаа орших хүн гэж харахаа болоо. Бүх зүйлийг өөрийнхөө дотор мэдрэгдэж буй цэвэр гэрэл цэвэр ухамсар гэж харуул та зовлонгоос эдлэнэ. Маш гоё ойлгомжтой тайлбарлаж байгаа шүү. Тэгээ энэ бүхэн нь жинхэнэ өөрөө бөгөөд оюун санаа гэж байдаггүй, субъект байхгүй, объект байхгүй, бодол байхгүй гэдгийг ухаарах үед та дээд амгаланд оршдгоо. Дахиад давтаад хэлж. Та би бол ухамсар. Хувь бадгаал гэж бодох үед оюун санаа үсэл тэгэл түүнийгээ дахаал шууд зовлон өрөөд ирдэг. Тэгэхээр та би бол жинхэнэ би хувь ухамсар болон бусад зүйл оршдгоо гэдгийг яг мэдэх үед оюун санаа оршихоо болчдөг. Тэнд дээд туйлшралгүй жаргал буюу дээдийн ивэл адислал бий болдгоо. Жинхэнэ өөрөө гэдэг чинь одоо дээд ухамсар хэлээд байгаа шүү дээ нэгсэндээ тий дээд ухамсар гэж хэлдэг. За хязгааргүй хүч гэдэг бас брахман гэж хэлээд байгаа. Ер нь бол жинхэнэ өөрөө гэсэн. Энэ нь өөрийгөө мартаж харагдаж буй болон мэдрэгдэж буй объектуудтай өөрийгөө ижилсүүлж улмаар дутагдах үед шунал тачаалын хор үүсдэг гэж.
Энэхүү шунал нь төөрөгдлийг л нэмэгдүүлээддэг. ертөнцид байгаа ямар ч аимшиг зовлон зүдгүүр гай гамшиг бүгд шунал тачаалаас үүсэн байдаг юм. Тэгээд нөгөө санскритаар бичсэн үгэн дээр болохоор тэр орчуулган дээр юу гэж гарч ирсэн бэ гэсэн чинь тэр санскритээр орчуулсан тэр утга нь үл үзэгдэх бөгөөд далд хэвээр үлдэх энэхүү шунал нь бие мах яс цусыг идэж байдгаа түүгээр хооллож байдгаа гэсэн байна.